Үндэсний өв соёлыг дэмжигч үндэсний давхар даатгал хувьцат компани. Үндэсний өв соёлын түгээн дэлгэрүүлэгч Адуучин Entertainment. Амар мэндэ амгалан сайн байна уу? Хүлэгбаатар Боорчин өлгий Батнаруу сум талын төвөргөөн зураацсан Адууны нутаг Хинтээ аймгийн Батнаруу сум бол тал нутгийн уудам хүлгийн дуурайн төвөргөөн тасардаггүй түүх домог өв соёл адуу малын уламжлал хосолсон сайхан нутаг юм. Энэхүү нутаг нь Монголын нууц төвчөнд тэмдэглэн үлдсэн Их эзэн Чингис хааны үнэн чанд Хүлэгбаатар Боорчин өлгийн нутаг хэмээн алдаршсан билээ. Хөхөрийн тал Тэмүүжин Боорч хоёр анх учирч андаа тангар өргөсөн гих домог өнөөдөрч нутгийнхны бахархал болсоор байна. Батнаруу нутгийг зорин очих хэн бүхний сэтгэлийг татах үзэсгэлэнт хунтын нур, цагаан нур, гурван баяны агуу аав хад анд нөхөрлийн ариун бэлэгдэл болсон андаллын хөшөө түүхэн домогт хөгөрийн тал хэмээх газрууд энэ нутгийн өнгө төрхийг тодтогно. Энд л зөвхөн байгалийн сайхан бус Монгол хүний андын нөхөрлөл их түүх нүүдэлчдийн өв соёл амилан оршдог. Энэхүү уламжлалаа хадгалан хөгжүүлж өмнө талын дөмөн адуучин эвент арга хэмжээг амжилттай зохион байгуулж байсан бол өнөөдөр талын төвөргөөн адууны соёлын наадмаар дамжуулан Монгол адуучдын өв соёлыг түгэн дэлгэрүүлсээр байна. Энэ сайхан нутгаас төрийн дэд алтан гац одонд манлай хүлэгч сумын алдар туяаж гүрзалийн халтар агсны нэрэмжит сумын авраг шалруулах адуучин дэмзэн өргөн дэлгэр болж адуучин төвний ур чадвар өв уламжлал удам дамжсан уурагчдын эрдэмийг алдаршууллаа. Тус тэмцээнийг Батнаруу сумын засаг даргын тамийн газар Батнаруу сумын адуучдын холбоо мөн сумын алдар туяаж гүрзалийн халтар агсны хань ижил үр хүүхдүүд нь хамтран зохион байгуулсан нутгийн зан олны талархыг хүлээсэн сайхан арга хэмжээ болсон юм. Талын салхиг эсгэрж төмөн адуу янцгаасан Батнаруу нутагт өвгдээдсийн түүх ант нөхөрлийн ариун тангараг адуучин хүний хөдөлмөр Монгол ах өнөөдөрч амьдран оршсоор байна. Хүлэгбаатар Боорчин өлгий Батнаруу сум Монгол хүний бахархлын нэгэн гол нутаг лээ. Энэхүү Хинтээ аймгийн Батнаруу сумын 2026 оны сумын авраг шалруулах адуучин дэмжээний албан ёсны нээлтийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болжээ. Одоо дагсан их соёлын өвөг өвлөн уламжлуулж шилдэг адуучдын тодруулах алдаршуулах залгамжийн алдар гадаасаатанд Монгол улсын манлай хүлэгч сумын алдар туяач гүрзэлийн халтар агсны нэрэмжид Хинтээ аймгийн Батнаруу сумын 2026 оны сумын авраг шалруулах адуучин тэмцээний нээлтийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн боллоо. Монгол болон Монгол хүний хэмээр бахархал тусгаар бүгдийн бэлэгдэл. Өнөөдөр сумын долоон бүгийн шилдэгээд очоод бүр чадвар аваацсан ба. Нэртэйгэр зэрэг
Ирсэлтийн аварга бодлогын бэлэн болсон байна. Энэ 2026 оны Сумын аварга шалралт хадгалсан тэмцээнийг хамгийн сайрын нээж өгөх хэмээн эрхэм төвлөрсөн Батар сумын зэвдрэг андамрыг отон баярыг хүндэт мөрөө. сайн байцгаана та бүхэндээ Гордон баяны одоо хоолойгоос энэ өдрийн одоо Амраа Монголын алтан мэдчилж байна. Энэ жилийн буюу 2026 оны Сумын аварга шалгаруулах адуучин тэмцээн дэлгэр сайхан зуны ихэнх сард зохион байгуулж байгаагаар онцлогоо. Бид бүхэн 2025 оны Сумын аварга шалгаруулах тэмцээнийг эдгээр үсгийн одоо хүйтэнд хийж задуучууд, адуучд маань эрийн хиймэр эдрийн жохоогоо сорин оролцож тэрхүү арга хэмжээндээр одоо алтрахын маань ач зээнээр ирж уулзаж өөрийнхөө нэрмжид Сумын аварга адуучныг зохион байгуулъя гэж санал тавьж өнөөдөр одоо бид бүхэн Сумынхаа аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар зорилоод байна. Ингээд энэхүү Сумын аварга шалгаруулах нэр хүндтэй одоо тэмцээнийг зохион байгуулахад одоо оролцож байгаа халдрахынхаа өр хөгтөөд за янжмаагчтай ач зээнэрт нь одоо туйлын их талархж байгаа Сумын засаг даргууд хоёрын зүгээс бас баяр талархж байгаа илэрхийлье. Ингээд авийнхаа нэрмжт адуусан тэмцээнийг Сумын засаг дарга тамгын газар адуустын холбоотойгоо хамтран зохион байгуулж байгаадаа маш их баяртай байна. За ингээд бүгдээрэнд амжилт. Сайн байцгаана уу? Эрхэм бандит нутгийн ахын дэс Ахмад буудлууд та бүхэндээ энэ өдрийн мэндийг дөрвөн дэвшүүлье. За 2026 оны Сумын аварга шалгаруулах адуучин тэмцээн маань за одоо бидний өвөө Алтан гад содонд Монгол улсын манлай үлагч Сумын алдарт яаж халтрын өвгийн нэрмжид болж байгаараас энэ жил бас онцлогтой байна. За бид бүхний багнаас хордон одоо хогийнхаа хордон адмын одоо гэн дэнгэрээслэг өмжийг хэлж ирсэн. Тэгээд та бүхэндээ тэмцээнд амжилт хүсэж сайн бүхнийг хүсээрээ. За баярлалаа. Өргөдөлтөнд ажлаас намдрас өндөр амжилтыг хүсэнгэрээ.
Батнар сумын цогцоргийн 2024 оны 11-р сарын 15-ны өдрийг 152 дугаар захирамжаар хүндэтгэлийн мөнгөн гэргээр шагнаваа. За зэгдэрэг отхон баяр гэсэн байна. За эрхэм хүндэт Янжима таныг хүндэт өнгөрье. Эрхэм буурлын хөтөлбөр бүтээл хадуудагсан соёлын нутгийн хөгжид оруулсан хувь үнэтэй хувь нэмрийг хүндэтгэн дурсахын зэрэгцээ түүний амьдралын замд үнэн ханин болон түшиг тулгуур болж гал голомтыг нь бадрааж үр хүүхдийг нь өсгөн хүмүүжүүлж ирсэн гэргийн хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан Базрын Янжима гойд хүндэтгэд үзүүлж Батар сумын дээд шагнал мөнгөн гэргээгээр шагнаж байна. Дунд оюун харгийнхаа ангирт мандаа өдөрч гүрзөлийн алтар ихсний маань ирэмжид адуучин тэмцээн олон сайхан одоо залуучуудаас бүрдсэн сайхан арга хэмжээ болж байна. Өнөөдөр хууль мэдээллийн байгууллага сайхан ирсэн байна. Манай адуучдын холбооны тэргүүн хөрөлцөг ирсэн явдалд бас их сайхан таатай ингэ санагдаж байна. Ингээд алтаргийнхаа хөр хүүхдүүдэд түүний хань Янжимаагоогод эрүүл нэг хасжиргалын дээдийг хөсөй хөр ороод агсан маань дээрээс харж өгнө гэлтэй ийм сайхан одоо мэдрэмж надад төрлөө. Ингээд өнөөдрийн маань адуучин тэмцээнд оролцож байгаа адуучд маань сайхан харгуу сайхан өрсөлдөж аваргуудаа шалгаруулна хаа гэж ингэж найдаж байна. Батнар сумынхаа адуучдын холбоонд бас амжилт хүсье. Ингээд Батнар сумын Баян багийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчд Янжимаагоодоос хүндэтгэл хадгалуулахаар хөрөлцөн ирсэн юм аа. Янжимаагоогоо үрье. Хүндэтгэл хэрхэн хүндэт гэ Янжимаа танаа. Алтангаас одонд Монгол улсын мандаа хөлөгч сумын алдар туяач Ахмад адуучин гүрзөлийн алтар агсны нэрмжид сумын авраг шалгаруулах адуучин тэмцээнийг унган төрлөг нутаг усандаа үр хүүхдүүд ачтээ нарынхаа хамт өргөн дэлгэр зохион байгуулж нутгийн адуучин залуусын эд тав ахвал цамбаг алдаршуулан зон олныг цэнгүүлж байгаад талархан хүндэтгэл хадгалуулваа. Таны гэр бүл үр хүүхдүүдт нь эрүүл энхийн дээдийг хүсэн өрөөё. Хүндэтгсэн Батнар улсын Баян багийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчд өсгөөөр инг сайхан эрдэнэ хоёр баасан гонга нараас гисэн байна. Танай гэр бүл эрүүл энх хасжиргалын дээдийг хүсэн өрөөё. Баярлалаа. Хинтээ аймгийн Батнар сумын яриад төрийн дээд шагнал Алтангац одонд Монгол улсын манлай хүлэгч сумын алдар туяач гүрзөлийн халтар агсны нэрмжид Батнар сумын авраг шалгаруулах адуучин тэмцээний албан ёсны нээлтийн үйлчилгээ өндөрлөж тэмцээн мэрэгдэлт бэлэн болжээ. Цагаан морьтой гарч ирсэн адуучин бол сумын зан Дархүүгийн Ямхүү. За дунд талд шарга морьтой гарч ирсэн адуучин бол Намнангийн Баярхүү. Алга морьтой гарч ирсэн адуучин бол Аюушийн Ууган баяр нарахж иржээ. За Баян булгагийн адуучин Намнангийн Баярхүү явсан. За шуураа шүүрээд уурга шүүрч байна. За уургын шүүрэн дээр бүхэл 9 оноотой болж байна. За 2025 оны сумын авраг шалгаруулах адуучин тэмцээнд 3 дугаар байр шалгарсан адуучин. За холбооныхаа анхны тэмцээн уралдаанаас төрүүлжсэн адуучаа. За холбоо байгуулагдаад анхны тэмцээний хийгээд тэргүй тэмцээнд манай Баярхүү маань төрүүлж байлаа. Айдэрмэг 5 дугаар багийн адуучин сумын зан Дархүүгийн Ямхүү гарч иж байна. За цагаан морьтой гарч ирээл ташуурга шүүрж байна. Үндэсний бөхөр барилдаг сумын зан зултай. За жудоо бөхөр барилдаг олон улсын хэмжээний мастер. За Азийн авраг болж байлаа манай Ямхүү маань. За аюуган дээр нь хонгор барнашаа зүтгэсэн уургалаал байрнаар нэргүүлээд үндсэндээ 18 оноотой болж байгаа юм байна. За он аймгийн алдар туяач Туан Жовын Дархүү гэж сайхан байгаа. За адуучин аав их үл адуучин болдгийг. За төв дэлхийд бас тэмцээн уралдаанд оролцож явсан адуучин залуу өнөөдөр адуучин тэмцээн сайхан оролцож байна. Эхэн бүрдэр нутагтай Аюушийн Ууган баяр явж байна. Ташуураа шүүрээд уурга алдаж байгаа юм байна. За морьтой шүргэн дээр нь цагаан марыг хушуулсан. За яваан дундаа дэвээд адуугаа зогсоож байна. За эхлээд хушуулдаад яваан дундаа дэвээд зогсоох юм бол 1 оноо хасагдаад 2 оноо авдаг. За тэгээ 3 шүүгчийн 6 оноотой болж байгаа юм байна. За Батнар сумынх маань ингээд сумын аврага жил болгон уламжил болгон зохион байгуулж байгаа. За Монгол эх оронд талын дүм адуучин тэмцээнийг хийж морьтны өв соёлыг дэлгэрүүлсэн ард түмэн. За аюун шүргэн ганц хээрмэр гарсан хээрмэрийг байран дээр нэргүүлэх гэсэн боловч
чирэгдээ гараа ивчиж байна. За 2 гарын тамир сайтай байна. За босдг нь яаж байгаа юм бэ? Босоод уурга алдаад шууд нойлчиж байна. За дараагийн шилдэг 3 залуу оролцож байна. За өнөөдөр сумын аврагч шалгуур хадуучин нэмзэн 40 хадуучин залуучууд эд хав эдрийн жихөө сөрөн өрсөлдөж аврагаан тодруулж байна. За Батнуурын сумын хадуучд бол одоо шилдэг гэдгээ аймагтаа нотлоод байгаа. Улсад ч гэсэн нотлож байгаа. Монгол улсын авраг хадууч Амбат гэдгийн алтан жигээ авраг хадууч 2013 онд улсын аврагтаа төрүүлж байлаа. 2023 оны сумын авраг хадуучин Энх цацралын Барсолд Батчулууны Баасанбат сумын алдар туяач аюун шавын алтан баг наргарч ирж байна. Баян 3 дугаар багийн хадуучин бор хологоор нутагтай сумын авраг хадуучин Энх цацралын Барсолд явсан халуумэртэй уурга ямартай шүүрлээ. За 3 минуттай мөртэй шургуулах нь баг оноо гэсэн үг. За ширатууч мөртэй явган шургуул оноогоо нөхөндөө мөртэй шургуун дээр хушуулдаж байгаа юм байна. За явган шургуул ганц бар даашаа явсан майлуу халдсан адуу байран дээр нэргүүлээд за шахаж өгсөн уургыг хуглаад за ямар ч тач оноогоо авалгүй явах уу. Дунд бүр 6 дугаар багийн адуучин Батчулууны Баасанбат хэрмэрт явсан. За уургын мөр чигээрээ ч одоо сайхан явж байгаа юм байна. За шуураа шүүрээд уургаа шүүрч байгаа маа. Уургийнхаа урдаас шүүрээд 2-6 минуттай боллоо хуруу шүүгчээ. За Батнуурын сум бол одоо сумын аврага яаж зохион байгуулдгийг Монгол орнд даяар харуулж байна. Эхлээд багийн аврага зохион байгуулад багаасаа шалгарсан адуучид сумын аврагт оролцож байна. За аюулгүй шургуун дээр ганц цагаан адуунашаа зүтгэсэн зөвдлөөс ургалж байгаа юм байна. Алдсаа. За баян булаг багийн адуучин сумын алдар туяач аюун шавын алтан баг нь явлаа. Морины зөвдөл тонгоохон дашуурн дээр тонгоосонгүй эвгүүл байжтай. За уурган дээр орж ирээд уургаа шүүрээд 3 минуттай боллоо. За би дөхөн удаашруу тарж байна. За мөртөө шургуун дээр нөгөө цагаан барь наашаа явсан. Хушуултсан. За аюулгүй шургуун дээр 3 бар гарсан. Алдчихлаа. За дараагийн 3 гадуучин залуу гарч ирж байна. Харалцсан мөртөө гарч ирж байгаа дуучин бол Замагтын хөндөй хэрлэн голоор нутагтай Анх хоёрын Хатанбаатар, Дунд бүрд багийн адуучин Арсланбаатарын Бэлгүүн, Бэрх 7 дугаар багийн адуучин Цог нэмхийн Одомантхан нар гарч ирж байна. За Батнуурын сумынхан бол хандив шургуу тэмцээнийг бас санаачлаа Монгол их орондоос зөв зүйлийг хийж байгаа. За үндсэндээ 5-6 хандив шургууг жил болгон тогтмол зохион байгуулж үр дүнтэй ажлыг зохион байгуулдаг адуучдын холбоо. За адуучдын холбоон тэргүүнээр Гомбочрын Лавгүй ир тэргүүн ажилладаг. За Замагтын хөндөй хэрлэн голоор нутагтай Анх хоёрын Хатанбаатар гарч ирж байна. Харалцсан мөртэй. За шүүраа шүүрээд уургаа шүүрч байгаа юм байна. Уурга шүүрэн дээр 9 минуттай болоод дэшээ гарч ирж байна. Мөртэй шургуун дээр нь 2 мөр гарсан халдсан авдаг байран дээр нэргүүлээд за сартаа адууны сарын нар нь саргуу адууны магнаг харна гэдэг л одоо адууч үүний сайхан зүйл. 3 адуу наашаа зүтгэсэн халдсан адууг уургалаа. За үндсэндээ 24 оноотой болоод тасарч байгаа юм байна. Одоогийн байдлаар. За Батнуурын сум бол одоо залуучууд нь бүгдээрээ 5 алдын уурга барьдаг. За уурганы хувь нь стандарт хувьтай. За харин зарим залуучууд 2 метрийн хуваард уургалж гарагдсан. Дунд бүр 6 дугаар багийн адуучин Арсланбаатарын Бэлгүүн явлаа. За шүүраа шүүрээд уурга алдж байгаа юм байна. Авах боломж байсан. За мөртөө шургуун дээр нь хүрэн газрыг гаргаж өгсөн. За уургалаад зогсоогоод оноогоо авч байна. За өнөөдрийн тэмцээн уралдаанд дунд баяны ингэрт зохион байгуулагдаж байгаа. За тэгээд багаасаа шалгарсан адуучид оролцсон. Сайн адуучин залуучууд бас эрхээ авч чадаагүй. Манай дандар манаас сайн адуучин эрхээ аваагүй ирээгүйсэн. За Бэрх 7 дугаар багийн адуучин Цог нэмхийн Одомантх явлаа. За шүүраа шүүрж байгаа юм байна. За энэ мөр бол одоо сайхан чигээр явдаг мөр. Шүүр уургийг сайхан шүүрч байна. Уурган дээр сайхан тонгоо шүүрч. За мөртөө шургуун дээр 3 мөрийг гаргаж өгсөн. Уурган мөрөө явуулсан. За харин залуучууд урт уурхтаа ер нь явж л уургалж байгаа. Явган дээр ч гэсэн урагшаа гүгээд уургалж байгаа залуучууд. За харин тэгэл бүгд жигддээ сайн адуучид хинж төрүүлж мэднэ. Алаг мөртөө гарч иж байгаа адуучин бол 2022 оны сумын авраг шалгуур адуучин тэмцээндээ 5 дугаар байр шалгарсан Доржбаатрын Даваа бүрүү. За дундалд халуун мөртөө гарч ирсэн адуучин бол Сумын зан сумын алдар туяач Болдын Батбаатар. Эхэн бүрд 2 дугаар багийн адуучин Энх нэмийн Урмал сайхан гарч ирж байна.
Урган сайхны хувьд бол осол ладуун дээр байгаа залуу эрх дөрвөн үлрэлт хээрийн сэлгэн дээлээ гандуулж эрбэр гарцыг имэйл дээр шунхаалж яваа залуу. За сумын зан сумын алдар туяач Болдын Батбаатар явлаа. За барилдууд барилдан шургуулч нь морь уйл үчдэг залуу. За шүүраа шүүрээд мөрний явдлаа шангалаад уурга шүүрхтэй алдаж байгаа юм байна. За бор мөрийг гаргаж өгсөн уурган мөрөө явуулсан алдаж байна. Эхэн бүрд 2 дугаар багийн адуучин энх намын урган сайхан харалаг мөртөө явж байгаа юм байна. За шүүраа шүүрээд мөрний явдлаа цасаад уурга шүүрч байна. Жохон зайд уурган мөрөө уйдаа хөдлөж байна. Мөртөө шургуундар нь азар гаргасаа хулазраг алдчихлаа. Аюун шургуундар олон адуу гарч байгаа юм байна. За нүд дурсна гэдэг залуучууд зангачлаа. За 2022 оны сумын аврагта 5 дугаар барь шалгарсан Чандман цагаан чулуудаар нутагтай Дорж Баатрын даваа бүрвэрлаа. За шүрээ алдаад уурга алдаж байгаа юм байна. За мөртөө шургуундар нь олон адуу гарсан. За авзуур дээр яв азаргыг ургалаад аваа зогсоож байна. За адуучуу нэг ийм байдгийдаа гэдгийг харуулж байна. За Батнуурын сумынхан бол талын дүм адуучин дэмжээний зохион байгуулж ирсэн. За одоо талын дөвргөө гээд адууны өв соёлыг зохион байгуулж байгаа. За даваа бүрүү маань явган шургуунаар шургуулсан. За уурлаад унгаас нь хойноос нь гүүж очсон арай л хоцорчлоо. За би түүхэн удаа шурал харж байна. За харин уртуургаар хөөлгөн гэдгийг л одоо Батнуурын сумын залуучууд харуулж байна. Уургэр нь уран байна. Сайхан уургалж байна залуучууд. За дараагийн адуучин залуучууд гарч иж байна. За баян 3 дугаар багийн адуучин Ариун Болдын Адиа төмөр 2025 оны сумын аврагын 2 дугаар байрыг шигэлд адуучин. За аймгийн аврагтай 3 дугаар байр шилгарсан Төвшин баярын Анар баян 3 дугаар багийн адуучин Эрдэнэ очрын Батмөнх нар гарч ирлээ. За Анарын өвөө нь Монгол улсын хөшөө авраг малчин Наран Жомг гэж сайхан буур байсан. Өвөө аав нь сайн адуучин байсан бол сайн л адуучин болж байгаа. За сумаасаа шалгарсан хоёр нь аймгийн аргад оролцох хэрхэн авна. За баян 3 дугаар багийн адуучин Ариун Болдын Адиа төмөр буурал барьтаа явсан. За Адиа төмөрийн аав нь сумын зан зултай Ариун Болд гэжтэй хүн байгаа. Би буруу санаж байгаа бол за би буруу санаагүй бол тэг санагдаж байна. Мөртөө шургуунаар халдсан аддаг шургуулсан алдаж байна. Дунд бүрд багийн адуучин Төвшин баярын Анар за аймгийн аврагтай 3 дугаар байр шилгарсан. Сумын аврагтай өнгөрсөн жил 2 дугаар байр шилгарж ирсэн адуучин өөрөө шүүрэн дээр бүхэл 9 оноотой болж байна. За хард зүр дээр явж байгаа маань уурган мөрөө явуулсан алдчихлаа. За явган дээр алдхал юм тэмцээн өндөрлөн гэдгээ өөрөө мэдэж байгаа. Халдсан адуу шургуулсан. За ямар чадварлаг залуу вэ? Наанаас нь адуу орж ирсэн уургаа дэшээ өлгөөд адуу гаргасан. За тэгээ суусан. За би түүхэн удаа шурал харж байна. За хонгор адуу дайрсан. Яван дундаа уурга дээш нь сэвэт хонгор адуу гаргаад суучж байна штэ. За адуучууны чадвар мэдрэмж гэдэг чинь энийг л хэлэх байх та. За баян 3 дугаар багийн адуучин Эрдэнэ очрын Батмөнх хээрмэрт явсан. За шүүраа шүүрээд уурган мөрөө дарбад хөдлөгсөн. Уурган дээр тонгоогоод уурга алдчихлаа. Уурган мөр дээгүр нь гарчлаа уурган дээгүр. За мөртөө шургуунаар ганц дуу гарсан. Хол уурч гарлаа. За явган дээр олон адуу гарсан. Урагшаагүйгээ шургуулсан. Дундаас нь суугалсан. 2 адууг уургалчлаа. За өөрийнхөө унах хонгор алдсан адууг уургалсан боловч хоёрын дугнаас өнгөрөөд нэгийн дугдэр очиж зогсоож байна. За Батнуурын сумын авраг шилрүүл адуучин тэмцээн өргөн дэлгэр сайхан зохион байгуулалттай үргэлжилж байна. За дараагийн адуучин залууч гарч иж байна. За Батнуурын сумынхан бол аймгийн аврагт тогтмол медаль авч байгаа залуучууд нь за өнөөдөр шалгарсан адуучин залуучууд 6 сарын 18-нд Хинтээ аймгийн өмнө дэлгэрийн сумдаас дээгүр оролцох байхаа. За сумын авраг адуучин Гомбочрын даваа баяр. За Батнуурын сумын адуучдын холбоо байгуулагдсны анхны тэмцээн уралдаанд 2 дугаар байр шалгарсан Буд хандын Батэрдэн. За 2025 оны сумын аврагта 5 дугаар байр. 2025 оны аймгийн зүүн бүстэй 2 дугаар байр шалгарсан Баяр Цэнгэлийн Тэмүүлэн нар гарч ирлээ. За сумын авраг адуучин Гомбочрын даваа хоёрын аав нь Гэннингийн Гомбочр гэж сумын зан зултай нутаг эх орондоо эмнэг хангал сургагдгаараа алдартай хүн байсан. За адуучин аав ихүү адуучин болж сумын авраг адуучин болсон. Өнөөдөр сайн оролцсноо.
хонгор адууч явлаа да. Үзүүрийн хонгор адууг шургуулсан алдчихж байна. За энэ цагаан морьчод сайн л уургын мөр байна. Дунд бүр 6 дугаар үгийн адуучин Будхандын Батэрдэн. За уургын мөр дарж орж ирээд шуураа шүүрсэн. За марны явдлаа зассан уургаа шүүрчээ. Уурууд шүүрэн дээр 9 ноттой болж байна. Морьтой шүүрэн дээр алаг мөрийг гаргасан. Алаг мөрийг шургуулсан. Эхлээд хушуулцсан уургын мөрөө явуулаад дэвэд зогсоож байна. За уургын мөр сайн л мөр байна. Энэ дээр уургын мөр дагаад хөдлөөгүй байсан бол уурган малтарчгаар байлаа. Уургын мөр дагаад хөдлсөн. За ямар тач нэг он аваад 3 ноттой боллоо. Үндсэндээ 12 оноотой явган шургуулж байна. 2 мөр гарсан алдаж байна. За аймгийн зүүн бүсийн авраг шилрүүл хатуучин дэмжээнд 2 дугаар шилгарсан. За өвөн Монгол улсын авраг малчин. За наран жимгэн баяр цэнгэлийн тэмүүлэн гарлаа. За өвөн Монгол улсын хошин авраг малчин хүн байсан. Ямар тач аймгийн бүсээсээ медаль авчихсан. Бэлтгэл сургуулаа базаагаал явж байгаа тэмүүлэн бол уургын шүүрэн дээр 9 ноттой болсон. За уургын мөр холоос явуулж шургуулах нь дээ. За дагаад хөдлөгсөн. За харин залуучууд ингэж л одоо уургалж сурах хэрэгтэй. Урдуур нь гаргана гэсэн ойлголт бол байхгүй шүү дээ. Улсын аврагт бол талбай томтой өөртөө яв шургуулна. За дараагийн 3 залуу гарч иржээ. За дунд бүрд Эрдэнэ чанван Бэрх 7 дугаар багийн 3 залуу гарч ирж байна. За цагаан мөр улаан дээлтэй гарч ирж байгаа адуучин бол Бэрх 7 дугаар багийн адуучин Мөнх цайгийн Батэрдэн. За дунд талд Хээрмэртэй гарч ирсэн адуучин бол Саран жимгийн Эрдэнэ жолоон. Дунд бүрд багийн адуучин Зогтгөрл нар гарч ирж байна. За зогтгөрл шивлоо да харалцсан мөртэй. За шуураа шүүрсэн. Шуураа шүүрээд нөгөө хартаа сэлгээд уургаа шүүрч байгаа юм байна. Уурууд шүүрэн дээр 9 ноттой боллоо. За өөрөө уран дархан хүн уранч сайхан уургаллаа. Голоор надад ороод тэрчгтэй гараа авчиж байна. Явган шургуун дээр нь 2 мөр гарсан зээрд мөрийг уургалсан. Бас л чирэгдчихлээ. За ямар ч хэлсэн морьтой явган шургуун дээр сайхан толгой олоод чирэгдээ гараа авчиж байна. Саран жимгийн Эрдэнэ жолоон явлаа. За шүүрээ алдаж байгаа маань уургын мөрний явдаг чангалсан уургаа бас алдажээ. 3 мөр гарсныг унахтай. За майлуу халдсан мөр наашаа явсаа. За Бэрх 7 дугаар багийн адуучин Мөнх цайгийн Батэрдэн. За бооцоо шургуул дэмжээнд их олон төрүүлсэ. За сумын автай одоогийн байдлаар шагналт байранд ороогүй байгаа. 3 ноттой болсон. За адуучин одоо бие барьж болохгүй, сандарж болохгүй. За морьтой шургуун дээр алдаж байгаа юм байна. 4 мөр наашаа шир хүнж явлаа. Үзүүр дээр цоохор мөр явж байгаа юм байна. За Батэрдэн унах мөрөөл уургаландаа алдчих юм аа. За ингээ Батэрдэн маань дараа жилийн сумын аварга хүлээжтэй. За дараагийн 3 залуу гарч ирж байна. Хар мөр цэнгэр дээлтэй гарч ирж байгаа адуучин бол Зосын гол адуун жулуугаар нутагтай. За 2025 оны талын дүмэн адуучин дэмжээний авраг адуучин, 2025 оны талын төврөг адуучин дэмжээний бас авраг адуучин, аймгийнхаа зүүн бүсэд 5 дугаар байр шалгарсан Батэрдний жанчууны юм гарч ирж байгаа юм байна. Хонгор морьтой гарч ирсэн адуучин бол Овон жулуу уртын адгаар нутагтай Баттөмрийн Батэрдэн гарч ирж байна. За Бэрх 7 дугаар багийн адуучин Баярбатын Ариун баяр нар гарч ирж байна. За уургын ногоон морь хөдлөглөө. Батэрдний жанчууны юм. За энэ жил Монгол улсын аврах шилрүүл хадуучны дэмжээнд оролцох хэрэгтэй байгаа. За энэ жил Батнуур сумаас улсын аврах шилрүүл хадуучны дэмжээнд 2 хүн оролцох хэрэгтэй байгаа. За Ослон цэнгэрдэх Баян хонгор нутаг заримдаа хоёулаа нийлээд морьтой ширгүүн дараа нөгөө шар газаргыг уургалсан. За энэ шар газаргыг бол одоо хэн ч хэрэгүүлж чадаагүй байгаа. Одоогийн байдлаар зээрд мөр үзүүр дээр наашаа зүтгэсэн борморчос байна. За зээрд дуг шургуулсан хүрэн зээрд дуг осол тэрчгтэй чирэгдэ гараа авчлаа. Овон жулуу уртын адгаар нутагтай Баттөмрийн Батэрдэн явлаа цагаан морьтой. За дэшүүрээ алдаж байгаа юм байна. Уургаа шүүрлээ. 3 ноттой морьтой шургуулгана. Эрдэнэ чанван багийн адуучин. За морьтой шургуунаар осол уургалах юм аа. Оройр дээд татж нэр нь бүргний хар дээр суухгүй штэ. Эмэл дээрээсээ л угсарж байна. За явган дээр уургалах юм бол 18 ноттой болно. Уг нь уургалсан голоор надад ороод тэрчгтэй чирэгдэ гараа авчлаа. Уурганы хувьч тасарч байгаа юм байна бүр. За Бэрх 7 дугаар багийн адуучин Баярбатын Ариун баяр. За уургын морь сайхан жимрөө байна. Ташуура аваад уургын морийг гуйдаад хөдлөсөн уургаа шүүрчээ. Уургаа шүүрээд хоошоо гүйлгэжсэн алдчих юм да. Харамсалтай байна. За морьтой ширүүн дээр нь 3 мөр гарсан хол уурч гарлаа.
Явган ширүүн дээр алдах юм бол тэмцээнэ өндөрлөн алдаж байна. Садаргийн 3 залуу гарч иж байна. Хармар хөрөн улаан дээлтэй гарч иж байгаа дуучин бол цагаан нур хэрлэн голоор өтгтэй авлсын зүүн бүсийн аврагад дуучин Батцуурын Арсланбаатар. За дунд талд шарга мөртэй гарч исэн дуучин бол Адаг бүрд Чулуутын грамар нутагтай Пагмийн мөнгө хөргөл. За багийнхаа аварт 2 дугаар байшилгараад өнөөдөр эрхэн аваад оролцож байна. За бэрх 7 дугаар багийн дуучин Доод Чулууд өвөр булгар нутагтай Ган тогоогийн ганхүү гарч ирлээ хонгор мөртэй. За Батцуурын Арсланбаатар энэ жил Монгол улсын аврах шударгал адуучны дэмжинд оролцох эрхээ авсан. За 2025 оны улсын зүүн бүсэд төрүүлээд байгаа. За Батнуурын ард түмэн 2 адуучнаа дэмжиж явуулах байлгүй. За өөртөө уургийн мартайгаа явнаа. Доод Чулууд өвөр булгар нутагтай Ган тогоогийн ганхүү явлаа цагаан мартай. Уургаа шүүрч байна. Уурууд шүүрэн дээр 9 ноттой боллоо. За би түүхэн удаа шүүрд гарч байна. За мартай шүүрэн дээр халдсан адуугарсан халдсан адаг ханаруулж ирээд алдаж болохгүй. За энэ уургийн хонгор барьж сайн морь байна. Сайхан суулаа өөрөө сайхан татлаа да. За би түүхэн удаа шүүрд харж байна. За лавхан чуургалсан уургийн морь сайхан суулгалаа. Бүхэл 9 гэн аваад 18 ноттой болж байгаа юм байна. Явган шүргүүн дээр нь 2 мөр гарсан. Хамар цагаан зэр дутдаг шургалсан. Чирэгдээ гаравчлаа бүр. Заалдаж болохгүй дээ. За Баян булаг багийн аврагтай 2 дугаар барьшил гарсан. Адаг бүрд Чулуутын грамар нутагтай Пагмийн мөнгө хөргөл. За шүүрээ алдаад уургаа шүүрсэн. За энэ жил 51 настай залуучуудаа сайхан өрсөлдөж байна. Мортой шүргүүнээр сартай хонгор адууны яада дүүрэн сарын харлаа да. За би нөгөө яриад байгаа сартай адууны сарын харна саргүй адууны магнаг харна гэдэг чинь одоо энийг хэлнэ. Яа харахгүй сартай адуу юм аа сартай. Ямон нарийн шагуулзаар нуургалаад сайхан эргүүлж байна. Явган шүргүүнээр бас л нэг адуу гарсан ур юм аа. Янзын ургалж байна. За хүмүүсийн шар үлсийг л басгасан да. Тхийн ард түмэн мөнгө хөргөлдөө алгад шин баяр хүргээдсэн. За ингэж уургалж байгаа хүнд алгад ашилгүй яах вэ? 21 оноо тоолоод дэшээ гарч иж байна. За 2025 оны улсын зүүн бүсийн аврагад дуучин цагаан нур хэрлэн голоор нутагтай Батцуурын Арсланбаатар. За Монголын үндэсний олон нийтийн 10 төлөөллийн алтан унганы эзэн. За Монголын хамгийн залуу алтан унганы эзэн болж исэн. Уурууд шүүрэн дээр 6 оноотой болсон. Мортой шүргүүн дээр сайхан жуургын мөрөө явуулсан. Ер нь залуучууд ингэж л ууруудад гоё харагддаг. Алдаж байна. За явган шүргүүн дээр нь олон адуу гарсан цагаан азрыг байран дээр нэргүүлээд алдчихж байгаа юм тэр жигтэй. Чирэгдээ гаравчлаа. За өөрөө урагшаа нарийсгчээсэн ал алдсан болоо да. Адуу эргэж явсан штэ үг нь. Жохон зай хөдөл тэр жигтэй зүтгэж энэ адуу бол. Задрагын 3 адуучин шарга мөр улаан дээлтэй гарч иж байгаа адуучин бол 2025 оны Батнуур сумын сумын авраг адуучин Түн баярын барайшир. За 2023 он сумын аврагта 3 дугаар байрт шалгарч исэн Гом бүлцгийн лав göчөр Эрдэнэ чанамн 1 дугаар багийн адуучин Ванчгийн Отгон Баатар нар гарч ирлээ. За өнгөрсөн жил барайшир Хэнтэй аймгийн Баян гадар сумдулдаг аймгийн авраг шударгал адуучин дэмжээнд очиж оролцсон. Боосоо шүргүү дэмжээнд ч бас төрүүлжсэн залуу. За Батнуурын барайшир барьж уургалдаг л залуу гэж хүмүүс ярьдаг. За өнөөдөр барьж уургалах нь харъя да. За дэшүүрээ алдаад уургаа шүүрч байгаа юм байна. Уургал шүүрэн дээр 3 гоноттой боллоо. Мортой шүүрэн дээр нь олон адуу гарсан. За үзүүрийн адууг уургалсангүй. За хан явж байгаа хонгор адууг шургууллаа. За ямар ч хэсэн уургал шүүрийн оноо нийлээд 9 гоноттой болж байна. За харин дов үтсэл адуучин залуу. За дараагийн улсын аварт оролцохоор залуудаа Батнуур сумаас за өнөөдөр алдаж байгаа байна. За ихэн бүрд багийн адуучин лав göчөр явлоо алаг бартай. За сумын аварта нэг удаа 3 дугаар байр шалгарсан адуучин залуу ташуураа шүүрээд уургаа шүүрч байгаа юм байна. За бүхэл 9 оноотой мортой шуруулагч байна. Хонгор адуу наашаа зүтгэсэ. Шир үнцтгэлээ алдчихлаа. Явган шүргүүн дээр нь олон адуу гарч байгаа байна. Дундаас нь сугалсаа майлуу алдсан адууг уургалаад 9 оноо аваад 18 оноотой болж байна. За адуучны авхаалсан ба харааны мэдрэмж чадварыг харуулж байна. Эрдэнэ чанамн багийн адуучин Ванчгийн Отгон Баатар харногоо морьтой явж байна. За дэшүүрээ алдсан, орны явдлаа зассан уургаа шүүрлээ.
3 минуттай болж байна. Мөртөө шургуунаар нь 2 адуу гарсан алдчихлаа. За аягун дээр алдтал юм бол тэмцээн өндөрлөн болсонгүй. За 2015 оны аймгийн аварга дуучин Саран Жимгийн Чулуунбаатар Шаргамартай. За 2025 оны Талын дүүрэг адуучин тэмцээнд 3 дугаар барьшил гарсан Болдбаатарын Эрдэнэ Жолоон. За Баян 3 дугаар үгийн адуучин Эрдэнэ очрын Одхуу наргаж ирж байна. За Баян 3 дугаар үгийн адуучин Эрдэнэ очрын Одхуу явсан. Хүрэн зэрлэмэртэй. За дэшүүрэ шүүрээд мөрний явдлаас цаад завуургын хойноос нэг тонгоогоод үзүүр дүргэн шүүрлээ. 2 мөрийг гаргаж өгсөн зөвдлөөс аваргалж байгаа юм байна. Алдчихлаа. Халдсан адуудаа явсан. За халдсан адууг ургалнаа. За 9 авлаа явган ширгүүн дээрээ. 15 минутаа болж байгаа юм байна. За Идэрмэг 5 дугаар үгийн адуучин Болдбаатарын Эрдэнэ Жолоон харалцсан мөртөө явсан. За дэшүүрэ шүүрээд мөрний явдлаас цаад уурга шүүрч байна. За уурууд шүүрэн дээрээ 9 минутаа боллоо. За мөртөө шүүрэн уургын бараа хөдлөгсөн алдчихлаа. Баян хан уул өхөрийн далар нутагтай аймгийн аварга адуучин Саран Жимгийн Чулуунбаатар за дэшүүрэ алдаад уурга шүүрч байна. За 2017 оны аймгийн аваргад очиж оролцож байсан штэ. Тухайн үеийн аймгийн аварга нь Хинтээ аймгийн Баян мөг сум зохион байгуулагдаж байла. Өндөр оноотой явж гад илтарсан. Савартай шүргүндэр бас гоё уургалдаг юм байна. Ханаруулж ирээл алдчихлаа. За аяагуун шүргүндэр 2 мөр гарсан бороодог шүргүүлсэн. За нэг аймгийн аварга адууч нэг ийм байдгийг да гэдгийг л бас харуулж байна. За жим мас ихтэй жирэгдээ явж байхдаа л хөлөө татаад босоод ирж штэ. Дэргэн дучид гарч иржээ. За дунд тал цагаан барь цэнгэр дээлтэй гарч иж байгаа дуучин бол Бэрх 7 дугаар үгийн дуучин Сумын харцаг Намсраагийн Батсайхан гарч иржээ. Алаг мөртэй гарч ирсэн дуучин бол Бор хологоор нутагтай Энквирийн Баяр сайхан. За 2022 оны Сумын аваргын 3 дугаар байр. 2023 оны Сумын аваргын 4 дугаар байр шалгарсан Баатар доржийн Дашиажил наргарч ирсэн байна. Баатар доржийн Дашиажил Сумын адуучдын холбоонд хурдан удмын адуугаар хүндэтгэл үзүүлжсэн. Сумын адуучдын холбоо сайн ажиллаж байгаа. Улсын зүүн бүсийг 2 өдрийн дотор манай Лавг баяр маань зохион байгуулсан. За тэгэл ерөн сэтгэлтэй холбооны тэргүүн байна гэдгийг тэндээс харагдсан. Өнөөдөр ч гэсэн Сумын засаг даргын тамийн газар Монгол улсын манлай хүлэгч Сумын алдар туяаж гүрзүүлийн галтар агсны хань жил үр хөвгтүүдтэй нийлж өнөөдрийн Сумын аварга өргөн дэлгэр сайхан зохион байгуулж байна. Шар өндөр шуусын голоор нутагтай Сумын харцаг Намсрайн Батсайхан гарч иржээ. За 2024 оны Сумын аваргад 5 дугаар байр шалгарсан. За үндэсний өвхөөр барилддаг Сумын баяр нааданд 4 удаа үзүүлээд байгаа. Хүнээ. Адуучин тэмцээнд бас л сайн оролцож байгаа залуу. За аюун шургуун дээр нь 3 байр гарсан. Хонгор одог уургалсан алдчихлаа. Бор хологоор нутагтай Энквирийн Баяр сайхан. За шүүрэ шүүрээд уурга алдаж байгаа юм байна. Уурган дээр 1 тонгоогоод 2 тонгоож үзээл алдчихлаа. Мөртөө шургуун дээр нь хонгор одог уургалсан болооч уурга алдаад нойлж байна. За аюун шургуун дээр нь цоохор одог шургуулсан. Мөртөө шургуун дээр гараа шавтарсан. За тэгээд адуучны дэсвэр адуучлыг харуулж байна. За Сумын аварга шилрүүл адуучин тэмцээнд 3 дугаар байр 4 дугаар байр шалгарч ирсэн. Баатар доржийн Дашиажил Дашүүрэ алдаад уурга шүүрч байна. 3 минуттай мөртөө шургуулгана. За Сумын адуучдын холбоогоо тэмцсэн манай Дашиажил маань мөртөө шургуун дээр алдаж байна. За аюун шургуун дээр нь хаалдсан гэдэг байран дээр нэргүүлээд бүхэл 9 гэн аваад үндсэндээ 12 оноотой болж байна. За харин адуучин залуучууд ярьдаг үзүүрээр явж байгаа болон ард явж байгаа адууг л ууруулах ёстой гэж үздэг залуучууд. Тэр нь ч бас зөв. За энэхүү Батнууруу Сумын аварга шилрүүл адуучин тэмцээний сүүлийн 4 адуучин залуу гарч иж байна. Халиумор ногоон дээлтэй гарч ирсэн адуучин бол 3 баяны хоолойгоор нутагтай Баатар сүрэнгийн Ганбаатар. За Сумын аваргатай 3 дугаар байр шалгарсан Жамсрангийн Боорч. Сумын аварга шилрүүл адуучин тэмцээнд 2024 онд 4 дугаар байр шалгарч ирсэн Ганхуурагийн Жавхлан Дөгс. Сумын аварга адуучин Дашцэвгийн оюун дөрж наргаж ирлээ. За Сумын алдар туяач Гүрзэлийн халтар нь 1945 онд Хинтээ аймгийн Батнууруу сум адуучин Өндөнгийн гүрзүүлийн хүү болон мэндэлж
багаасаа морин дэрэмгийн өсөж хугацаа зэргийн албаа хаагаад тухайн үеийн нэгдэл нийгэмд адуу маллаж үр бүтээлтэй ажилласан 1967 онд Батнуурын сумынхаа баяр наадамд 4 адууг аригдуулж 1 адууг төрүүлж байсан. Дараа жилийнхээ Батнуурын сумын баяр наадамд шүтлэн насны адууг төрөө хамаг үзүү хүрдэж байсан. Адуун дэрэмгийн морь сай үйдэг хүн байжээ. За өнөөдөр хань ижил үр хүүхдүүд нь сумын авирга, сумын засаг даргын тамийн газар адуучдын холбоотойгоо хамтран амжилттай зохион байгууллаа. За Баян 3 дуурайгийн адуучин 3 баяны хоолойгоор нутагтай Баатар сүрэнгийн Ганбаатар явсан. Морины зөвд бол тангоохон. За дэшүүраа шүүрж байгаа маань дэшүүраа шүүрээд уургийн морийг уйдаа төрлөгсөн уургаа шүүрлээ. Уурууд шүүрэн дээр бүхэл 9 ноттой болж байна. Морьтой шүргэн дээр нь хүрэн зэр дутуу гарсан алдчихлаа. За Батнуурын сумын Жамсрангийн боорч явлаа алаг морьтой. За дэшүүраа шүүрээд уургаа алдаж байгаа юм байна. Морьтой шүргэн дээр нь 3 морь гарсан. Халтар морь шургуулж уургийн морь нь. За байран дээр надуугаа эргүүлээд бүхэл 9 нь аваад үндсэндээ 12 ноттой боллоо. За 2024 оны сумын аврагын 3 дугаар байрын шагналд дуучин 2025 оны аймгийн аврагтаа 3 дугаар байр шалгарсан Энтэй аймгийн Баян Адраг сумд очиж за аюун шүрэн дээр бас л уургалаад 21 ноттой болж байна одоогийн байдлаар. За Батнуурын боорч гэдэг сайн залуу гарч ирж байгаа. Салхараатай, зөрөгтэй залуу. Ер нь маргийн адуугаас ер нь бэргээд байхгүй сайн уургалж, сайхан мордож гарагддаг. Заган хуурагийн жавтан төгс 2024 оны сумын аврагтаа 4 дугаар байр шалгарсан адуучин залуу. Уурд шүүрэн дээр 9 ноттой боллоо. За морьтой шүргэн дээр нь 3 морь гарсан. Хамар цагаан зэр дутдаг уургалсан. За дагаад явцсан уургийн морь суулгах хэрэгтэй. За адуугаа ямартай зогсоосон гол нь гүйцэтгэл харж байгаа. Уургаа алдаад нөлжлаа. За аюун шүргэн дээр алдаж болохгүй. Зэр дутдаг уургалсан. Алдчихлаа. За өнөөдрийн тэмцээн уралдааны сүүлийн дамирчин Бургастан голор нутагтай сумын авраг адуучин Дашцэвгийн оюун дөрж бормортой гарч 2024 онд сумын аврагтаа дөрвөлээд 2024 оны аймгийн аврагтаа 2 дугаар байр 2024 оны аймгийн бүстэй 5 дугаар байр шалгарсан адуучин залуу. За Багаатар дүүгэл шургуулчлаа ямартайч. оны 6 сарын 5-ны энэ өдөр Батнуурын сум маань сумын авраг адуучин шалгаруулах тэмцээнэ Батнуурын сумын Баян 3 дугаар буюу дунд оюуныхаа ангирт бас сайхан зохион байгуулж байна. За энэ удаагийн тэмцээнийг Алтан гац одонд Монгол Улсын манлай өвлөгч сумын алдарт уяач Гүрзүлийн алтар одоо агсныхаа нэрмж толгож зохион байгуулж байгаа. За алтрах маань бол манай бас авгах гэж ингэж явдаг. Тэгээд өнөөдрийн тэмцээнийг бас өндөр хэмжээнд зохион байгуулахад оролцсон алтрахынхаа үр хөвгтүүд за ачцээ нарт нь одоо бас баяр талархаж байгаа илэрхийлье. Өнөөдрийн тэмцээний онцлог бол Монгол Улсын адуучдын холбооны бас тэргүүн мөнх хөрмөн ирж бас оролцож өөрийнхөө бас Монгол Улсын адуучдын холбооныхоо шинэ дөрвийг одоо бас танилцуулж дөрмөө өрдүүлэх тал дээр Батнуурын сумын адуучдад бас нэлээд дөрмийн зөвлөгөө өгсөн ийм одоо сайхан тэмцээн болж өнгөрч байна. Ингээд Батнуурын сумынхаа авраг адуучинд 1-2 дугаар байр эзэлсэн авраг адуучид маань 6 сарын 18-ны өдөр өмнө дэлгэр сум зохион байгуулагдах Энтэй аймгийнхаа авраг шалгаруулах тэмцээнд оролцох ийм одоо эрхийг авах ийм хүндтэй бас ийм тэмцээн болж байгаамаа. Тэгээд Батнуурын сум бол эртээр үеэсээ адуучдаараа одоо алдартай 3 дүмэн одоо дууны нутаг гэж ингэж хэвсэн явдаг. Тийм учраас манай Батнуурын нутаг бол одоо адуучдын өв соёлоороо үнэхээр алдартай энэ нутаг. Тэгээд жишээлх юм бол талын дүмэн адууг одоо анхлан зохион байгуулад 9 жил зохион байгуулсны дараа олон улсын одоо тэмцээн болгож өргөжүүлээд ингэ явж байгаа. Өнгөрсөн жилээс буюу 2025 оноос эхлээд мөн одоо адилхан энэ аялал жуулчлалыг хөгжүүлэх адууны соёлыг түгээх үндсэн дээр талын дөрвөө нэртэй бас шинээр энэ ивент арга хэмжээг бас санаачлан зохион байгуулад явж байгаа. Тийм учраас тал нутгийн одоо нутгийг сахиж байгаа
тал нутгийг одоо амьдарч аж төрж байгаа адуучин залуучууд маань одоо бас өдрөөс өдөрт бас энэ адуугаа туулж өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд одоо бас бие сэтгэл арга гэрийнхээ бүх зүйлийг одоо зориулж байгаа учраас энэ адуутан залуучдаа бас дараагийнхын тэмцээнүүдэд өндөр амжилтыг хүсье. Адууны одоо соёлоо түгээн дэлгэрүүлэх хүсэлд Батнарвчууд бидхэн одоо бас томоохон хувь нэмрийг оруулж байна гэдэгтээ одоо бас итгэлтэй байна. Ингээд хүрэлцэн ирж оролцсон нийт нутгийн зам олондоо болон ивент итгэсэн алтрахынхаа өр хүүхдүүд, ач зээнэрт нь за мөн одоо хэвлэл мэдээллийнхээ салбарын хамт олондоо бас баяр талархж байгааг илэрхийлье. За өнөөдөр Хэмтэн аймгийн Батнар сумын аврагч шалгуур хадуурчин тэмцээн сайхан болж өндөрлөж байна. За өнөөдрийн тэмцээн уралдааныг Батнар сумын яриат төрийн дээд алтан гац одонд манлай хүлээч сумын алдар туяач гүрзүүлийн халтар агсын нэрмжид тэмцээн уралдаанаа болж өндөрлөө. За өнөөдрийн тэмцээн уралдааныг халтар агсны үр хүүхдүүд маань үнэхээр өргөн дэлгэр сайхан тэмцээнийг зохион байгууллаа. За том хүү та бүхнийг уулзуулах гэж байна. За сайхан зусж байна уу? Өнөөдрийн тэмцээний талаас хэлээ уулзаач. Сайхан зусж байна. Та хэдэн сайн явж ирцгээе өө. Сайн явж ирлээ. За тэгээд миний аапл яг бай би чинь аавгаа дагж одоо адуу малын захыг бол мэдэрч үзэж явсан хөө. Тэгээ миний аав чинь бол одоо насаараа адуу нэгдлэл одоо социализмын зам нэгдлэгж байх үеэс эхлээд л одоо малыг маллах адууг яаж маллах вэ? Бүхэл юмыг одоо өвгдөөчөөс уламжилж ирсэн адуу ч юм баггүй юу миний аав чинь. Гүрзүүлэг гэдэг үг чинь миний өвөө чинь насаараа адуу дагсан. 75 таа ямар сантай мөр сургуулаад эмээдийнхээ үргийг хан зогцож ирсэн гэж миний аав өргөд бахархан ярьдаг байсан шүү дээ. Тэгээ би чинь 1988 онд 8 дугаар анги төгсөөд аавынхаа ингээд бас хүсэлтээр илгээлээ үрлэн гарч 599 адуу жигтийн сэрод борхон болцсон би тэр үнээс хүлээж авч байлаа. Одоо Ташаагийн Хөгтов гэдэг газарт. Тэгээ би чинь 2 жил адуу дагаж аавдаа бас зэмлүүлэх үедээ зэмлүүлж баярлуулах үедээ баярлуулж явсан бас нэг адууч хүний л удам нэг хүн байгаамаа. Тэгээ би чинь бол одоо ингээд аавтайгаа ингээд адуугаа татаад давхиж явахад би чинь даарад ингээд гар даарна тийм ээ. Тэгээ би чинь хончондоо гараа хийж явж байхад миний аав чинь ганц дааг сар уургалаа чинь гараа дулаасуулаад авчиг. Тэг чи нөгөө уурга явуулахгүй ирэхэд л бадсаар үлгээд харын энэ нөгөө гарчин дулаацаад хачин сайхан болдог байлаа шүү дээ. Тэрнээс хойш л тэгээд даарахын мэтгэ үлждэг. Тийм сайхан одоо аавынхаа буйнаар адуун сүргийн захад явж үтсэ. Тэгээ миний аав чинь бол одоо насаараа л адуучин энэ 3 баяныхаа дунд үеийнхаа ангирт одоо 1980 ондны тэр их цасны сураг зоднаар чинь адуугаа оруулаад буцаагаад аваад ирэхдээ бүрэн л аваад ирж байсан юм шүү дээ. Тийм сайхан адууг л нүдтэй таньдаг тийм мундаг хүн биш юм аа миний аав чинь. Тэгээ би аваараа мөнхөд бахархаж мөнхөд дурсаж явхоос өөр ямар ч арга байхгүй. Миний аав чинь бол үнэхээр адууч малчин гэдэг бол манай одоо багтгийн сум морнда яриа хэлнэ. Миний аав чинь зүгээр өглөө үүрийн гэгнэр мордоо явдаг тийм хүн байсан байхгүй юу? Тэгээ би тэр чинь жоохон хүүхдүүд мөрний хазарыг толгойд нүрчээд тахгүй шүү дээ. 2 зууцсан дээрээс нүрч амт тэгээд мороо оосрлж явдаг тийм л хүүхдүүд байсан. Тэгээд миний аав чинь морийг сайхан эдлэн, морийг сайхан унан, морийг сайхан уйдаг. Би ч 5 настайгаас эхлээд аавхаа уйсан хүлэг болгоны уралдаж бас айраг дөрөв зөндөө бүртэж явсан. Өнөөдөр олон сайхан залуучууд ирж бас хүмүүс залуучууд ярьж байгаа үнэхээр сайхан байна. Тайдаг бас сэтгэл гаргаж бас тэмцээн уралдаанаа хийжээ гэж хүмүүс ярьж байгаа. Тэгээд миний хувьд л олон тэмцээн уралдааныг Монголын хорныхоо өнцөг улам бүр бас хийгээ явж байгаа. Тэгээд сумын аврагыг бол та бүгд бол үнэхээр сайхан хийлээ. Өнөөдөр ч нар хур тэгшэрсэн, өстөн бороо оруул ордог, нар тусвал тусдаг. Ийм сайхан өдөр энэ одоо дунд үеийнхээ ангирт аавынхаа өтг буусан дээр одоо сумын авраг шалгаруулах адуучин тэмцээний амжилттай сайхан зохион байгууллаа. Тэгээд нийт төрөлцсөн ирсэн адуучин залуучууд, нутгийн зон олон ах нар дүү нар
бүх улсуудаа одоо гүн сэтгэлээсээ чин сэтгэлээсээ баярлсан талархснаа илэрхийлж байна да. Саандэр натаа адуучин залуучууд эмнэг хангалаа сургаж байна. Саатан Баатар мартсан. Адуу сайхан болгосон. За хараатай залуу байна өө. Сайхан авчиж байна. Саад шүүрүүгөд гарах хэрэгтэй идэх онда. Пагмын мөнгө хүргэл. За майл адундар марцсан. За 2-3 богсон амчлаа. За дэссэн болчтой дээшээ гарч ирэхээр байна. За Жамсрангийн борч 21 оноотой байгаа. За оюун дэрч найзтай алдсан гэдээ авчирсан. За адууч эвгүй бүлэгж шít 2 тийшээ зайлж бүлэглээ сая бол. За ингээ борч унчлаа. За нэмхүү. Сумын за нэмхүү. Чодоо бүхий олон улсын хэмжээний мастер залуу. За жим бол 100 гарантай байгаа. Унахгүй байна оо. За ихэн бүрд багийн адуучин лав гүчэр алаг дундар барцсан. За адууч бөлөхгүйгээр авчаанд. За уйдаад байдаг бөлгүүлэх гад оролдоод байна да. За баян багийн адуучин Эрдэнэ очрын одхүү. За нотын нуталсан. За адуу бас л бөлөгдгүү дээ. За яван дундаа хуч үзэж байна. Хоёр талдаа сэлгэж уйдаад байдаг. Болдог аа. Бэрхэн ганхүү. Борцсон. За хонгор азрандал. За сайхан бүлэглөө. Самтайхан бүлэгж जैन сагны 3 цохид дүүрэн сайхан өглөө. За ямар таж унахгүй юм байна. Хүргэсэн гэсэн нийт адуучин залуустай өнөөдрийн баярын мэнд хүргэе. За ингээд өнөөдөр өвгөө 2026 оны Сумын авраг шалруулах адуучин тэмцээнд өөхөө нэрэмжит болгон зохион байгуулсан ангийн хамт найз одоо ихтэй хүнд төрж байна. Өөрсдөө зүгээс ангийнхаа хамттай болныг төлөвлөд за адуугаар билгэл барьж байна. За Сумын адуучдын албан дэргөө Гомбочрын лав үерт ихэн бүрд багийн адуучин Баатар дөржийн Дашиажил. За Сумын адуучдын албанд хурдан удмын адуугаар хүндэтгэл үзүүлж дэмжин оролцож байна. Харин тэмцээн уралдаан зохион байгуулахад санагдхийн ард иргэдийн дэмжлэг маш чухал. За энэхүү 2025 оны Батнуурын Сумын авраг шалралт адуучин тэмцээн амжилттай болж өндөрлөж за 5 дугаар байранд Баян 3 дугаар багийн адуучин Жамсрангийн борч 5 дугаар байр шалгарж байна. 2025 оны аймгийн аврагын 3 дугаар байрын шагналт адуучин. За 4 дугаар байранд лав гүчээр шалгарсан. За шагналыг Сумын адуучдын албан дэргөө Гомбочрын лав гүер шагналыг гардуулж баяр хүргэлээ. 3 дугаар байранд Бэрх 7 дугаар багийн адуучин Ганхүү шалгарсан. Шагналыг Батнуурын Сумын засаг дарга Ган төмрийн Отхон баяр шагналыг гардуулж баяр хүргэж байна. За Сумын засаг дарга нь адуучтай бүхэл талаараа дэмжинэ л гэж ярьдаг хүн байлээ. За тэгэхээр бас дэмжлэг сайтай байх юм бол залуучууд нь тэмцээн уралдаанд их оролцсон олон сайн адууч төрөн гарнаа. Сумын засаг дарга дэмжиж нэгдэг чинь бас давуу тал шүү. За 2 дугаар байранд Жудаа бүхэн олон улсын хэмжээний мастер Сумын зан Нямхүү шалгарсан. Шагналыг засаг дарганы орлогч Баатар сайхны мөнхөрдөн шагналыг гардуулж байна. За энэхүү Монгол улсын манлай үлдэгч Сумын алдар туяач Хүр зулын халтар агсны нэрэмжит Батнуурын Сумын 2026 оны Сумын авраг шалралт адуучин тэмцээний Сумын авраг адуучнаар Идэрмэг 5 дугаар багийн адуучин Анх хоёрын Хатан Баатар шалгарж байна. Шагналыг халтар агсны эхнэр Базрын Янжима Том хүү халтрын Хүрл нэмнар шагналыг гардуулж баяр хүргэж байна. За дөрвөлсөн адуучин залууд 1 сая төгрөгөөр шагнаж өмшүүллээ. За өнөөдөр тэмцээн уралдаан ямар нэгэн хэл маргаангүй зохион байгуулалтыг сайхан зохион байгуулж ирсэн бүх адуучин залуучуудаа хүндтэн хүлээж авч байсан. Монголын минь цэлгэрүүдэн тал нутагт буурга барьсан бугуулаа барьсан адуучдын маань хэмэр сүлдэн өөдөө явахын өрөөлөргий мориндоо хайртай хүн их орондоо хайртай гэдэг юм аа. Монголчуудаа морио уния. Яха өвгөнтэйгөө тийм 69-нд дардын аримжаа тэгээд 71-нд халагдж ирээ. Тэгээд бид хоёр нэг гэрийн улс болж хамт амьдэрсэн. Тэгээд одоо 50 гаруй жил хамт амьдэрсэн да. Тэгээд яг
Ер нь малчил уус байлаа да. Тийм малал молдог байсан. Би бас үнэн мал сааж байсан, өвгөн маань адуу хардаг байсан. Одоо ер нь нэлээд удаан харсан да. Тийм. Тэгээд бас нэгдих өөр төө нөгөө хойно өхөр янз бүрийн юм харж байсан. Тэгтээ адууг л нэлээд олон жил харж малалж морь ууж одоо гүүгээ сааж айраг цагаагаа хийж тиймэрхүү ажлыг бол нэлээд олон жил хийж авлаа. Яхаа өр хүүхдүүд минь тэгээд аавынхаа энэ юуг сайхан адуучин тэмцээн зохион байгуулъя тэгээд сум захиргаамаа сайхан дэмжээд ингээ сайхан сурвалжлагч одоо соёлын тэмцээн хамт олон эсгийн энэ юу тамгын газрынхан маань ирцгээгээд ингээд бүгдээрээ л сайхан тэмдэглэж өнгөрлөө. Олон сайхан залуучууд ирээд сайхан морион уургалаад ураг ташууран шүүрээд янз бүрийнхээ үзүүлэлтийг үзүүлж их сайхан гоё тэмцээн боллоо. Тэрэнд би их баярлж байна. Энэ хүүхдүүдтэй л одоо та нар өглөө эрт сайн босч бай, адуу малаа эрт хурааж бай, орой халуун наранд бол адуугаа сайхан хураад зогсоогоод тэгээд орой задлж тавьж одоо ялаа юу их гардаг үед бол тэгж уулын орой руу ч юм уу асааж байл одоо адуу мал ялаархаж хол явдаггүй гэх мэтчилэнгээл загтаг байлаа да. Гүү барьдаг байлаа. Тэгээ би яг бай бас гүү одоо олон жил сааж тий айраг хийж бас сумынхаа ард иргэд орсон гарсан хүмүүст өгдөг байсан. Нутгийнхаа хамт олон жаах ингээ сайхан амьдраад явж л байна би одоо тэгээд өөр хүүхдүүд маань хүрээлээд тань ижил маань ингээ хөрхи одоо яах вэ олон жил хамт амьдарч байгаа тэгээд одоо байхгүй болсон да. Мөнгө үзүүлсэн. Тэгээд одоо энэ нутгийнхаа хамт олон энэ ирээд сайхан сурвалжлага хийж яваа, сурвалжилж яваа. Сумынхаа тамгын газрын хамт олон соёлынхоо төвийнхэнд энэ сайхан хөтлөгч үү энэ төр одоо сайхан хөтлөж яаж өгсөн. Энд нь одоо туйлын их баяр талархаж байна да. Ажилд нь улам их өндөрөөс өндөр амжилт эрүүл бүхнийг хүсье өрөөж байна. За гэлээ. За баярлалаа. За тэгээд та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр энэ Батнар сумын Баянбагийн нутаг болох энэ дунд оюуныхаа ангирт за Монгол Улсын манлай хүлэгч Алтан гац одонд сумын алдарт уяач Гүрзэлийн Халтар агсны маань нэрмжит 2026 оны сумын аврах шалгаруулах адуучин тэмцээнд 7 багийн одоо 40 адуучин хор төч ахвал самбаагаа орон сорин одоо өрсөлдлөө. Нар хур тэгширсэн их сайхан наадам зохион байгууллаа. Сумбар нутгийн маань одоо удирдлагууд, засаг даргын хамгын газар, Батнар сумын адуучдын холбоо, за манай Алтаргаан үр хүүхдүүд аценер гэдэг ингээд Баянбагийн хамт олон ингээд олон хүмүүс одоо сэтгэл санаа нийлж нар хур тэгширсэн сайхан наадмыг зохион байгууллаа. Тэгээ эндээс шалгарсан сайхан адуучд маань бас аймгийнхаа одоо аврах шалгаруулах тэмцээнд их амжилт гаргаасай. Цаашлаад улсын авраг болоорой гэдэг ийм сайхан ерөөлийг л хүсмээр байна. За өнөөдөр Энтэй аймгийн Батнар сумын аврах шалгаруулах адуучин тэмцээн амжилттай болж өндөрлөж байна. За сумын аврага Монгол Улсын манлай хүлэгч сумын алдарт уяач Гүрзэлийн Халтар агсны нэрмжит сумын аврага өргөн дэлгэр зохион байгууллаа. Идэрмэг багаас манай Хатанбаатар маань тэргүүн барьшилгарч байна. За баяр хүргэе. За баярлалаа. За наа Энтэй аймгийн Батнар сумын Идэрмэг 5 дугаарыг яриад анх хоёрын Хатанбаатар гэдгээ. За өнөөдөр тэмцээн уралдааны талаар сэтгэлээ болцооч. Мэдээж Батнар сум бол сайн адуурчдын төлгийн нутаг. За тэгэхээр одоо залуучууд манаас бүгдээрээ сайхан оролцоод гарч ирж штэ тийм ээ. Тэглээ. Батнараас одоо урагчдын төлгөө багт. Манай Алтан шагаа гэдэг улсын авраг адуучин байна. Арсланбаатар гэдэг Алтан урганы заах маань байна. Тэ. Юун дээр анхаарав? Ер нь тэгээд одоо залуучууд босол чирэг үрсэлж байна шүү дээ. Сайхан уургалж байна. Уургалтыг бас хинээс сурсан тийм ээ. Би одоо уурга наах нь уурга хаяхыг энэ Гомбочрын даваа иргэд ахаасаа сурсан та. Тэгээ өвөө аав хоёрынхаа бас адуу мал дээр их хөөцөлдөж өссөн. Тэгээ өвөө аавгаа дургаад мал дээр гарсаа. Өмнөх хэмжилтээс дурдвал. Би актер юм байхгүй. Тэгээ нэг ганц нэг бототой шургуунд л ганц нэг байр эзэлжсэн. Тэгээ сумынхаа аврагт нэг урьдчилан 100 энд нэг 6 орж ирсэн. Тэгээ өөр айлттай юм байгаагүй. За 6 сарын 18-нд аймгийн аврагч шалгаруулах адуучин тэмцээнд нь амжилт хүсье. За баярлалаа. Нутгийн ард иргэд нь үлээж. Тий. Батнар сумынхан бол аймгийн аврагаас медаль алдаж байгаагүй шүү дээ тийм ээ. Тэгэлгүй яхаа одоо. Оржин зам байна. 2 залуу орсон манай сумаас чинаас. За сумын за нэмхөө өнөөдөр сумын аврагтаа 2 дугаар ажиллалаа. За баяр хүргэе. За баярлалаа. Өнөөдөр юунд анхаарч орсон?
Өнөөдөр уурга дашуур шүүрхтрэл их гарч оролцлоо. Одоо хөр барилжсэн, үндэсний хөр барилжсэн тэгээд одоо бас адуу шин хэмжээнд хүчилж байгаа юм байна да. Өө тий одоо миний би одоо их спортоор хичээллээд одоо Улаанбаатар хот чамгүй бас хугацааг өнгөрүүлээ. Тэгээ одоо аав ээжийнхээ адуу сүрэг дээр ирээд адуун дайр үйгээд л одоо нутагтаа ирээд л авчлаа. Адуун дэх сайхан зүйлээ яриач. Ер нь сайхан байлгүй яах вэ? Нутгийн сайхан найз нөхөд ах дүүстэй бас аав ээж минь бий болгосон юмыг сайхан хадгуулж бас нэр үнийгээ бас нэг сайхан чимэг юм да. За тэгээд 6 сарын 18-нд аймгийн аврагт оролцох хэрэг авчих. Амжилт хүсье. За баярлалаа. За бэрх 7 дугаар багаас ганхүү өнөөдөр 3 дугаар байшин боллаа. За өөрийгөө сайхан баярлалаа. Өөрийгөө танилцуулъя. Намайг Гантагийн ганхүү гэдэг. Бэрх 7 дугаар багийн хараатай хүн байна. Өмнөх амжилтаасаа дурдвар. Өмнөх боцоо шургуунд явж байсан болохоос ийм адуушин тэмцээнийг явж үзээгүй. Сумынхаа аврагт анх удаага оролцож байна. Өнөөдрийн адуу сайхан гарч байна. Тэгэлгүй яг сайхан гарч байна. Адууч хүн байх сайхан зүйлийг нэрвэл. Тэгэхгүй яг манайд нөө хар багаас л морь унж өсөж байна. Адуунаас холдох шалтгаан алгадаа. Хөдөө байх дэндүү сайхан. Адуучин тэмцээнийг ямар хуу болоосоо гэж боддог гэж ааж байна. Өнөөдөр сумын аварга үлгэр жишээ Алтраксны нэрмжид бас сайхан тэмцээнийг хийж штэ. Нутгийн зоонол нь. Тий. Адуучин тэмцээн жил энэ сайхан болж байна өө. Ер нь адуу малн сайхан гарч байна. Тэг журам сайтай болж байна. Тэгээд нийт адуучин зохиж байгаа Алтраксныхаа нэрмж үр хөвгүүд ажлын амжилт үзье. Өөрөө чинь дараа дараагийн тэмцээн орлонд амжилт хүсье. За баярлалаа. Завтнуурын Марч гэдэг залуу өнгөрсөн жил аймгийн аваргаас хүрэл медаль хүртсэн залуу өнөөдөр сумын аврагтаа дээш дээгүүр явж байгаа л юм хаашаа тавар орчлаа тий. Харин тэглээ. Өнөөдөр сайхан ингээд нутгийнхаа сайхан ахынхаа ингээд нэрмжит шургуунд тэмцээнд ингээд байр эзэлтэй маш их баяртай наа тэгэхэд. Сайхан оролцлоо тэгэхэд. Өнөөдрийн залуучуудын ур чадвар. Ер нь жигдхэн сайхан байна. Тий. Бүгд сайхан оролцлоо тэгээд сайхан байна да. Булган дээр өөрөө чинь нэрэн тэгэл дээшээ зүтгэх маягтай байна гэд залуучууд ярьж ирсэн нэгэд унчлаа. Юунаас болоод унчих. Харин тийм жоохон доор болох юу яагаад тэгээд унчих шиг боллоо бохтонд. Өөнө тогтчихно гэж бодоод мордсон. За хоёр хүнийг өдөр алдаж нэг өдөр ондог. Тэгээд тууштай дагараа тууштай явсан хүн амжилт үзүүлдэг юм а тэгээд дараа жилийнхээ сумын авсан оролцоод аймгийн аврагт амжилт орсон. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. За Батнуурын сумын хадуучтай албан дэргүүн манай лавга дэргүүн маань сумын аваргаас өргөн дэлгэр сайхан хийж байна. Өнгөрсөн өвлөөр усын бүсигээс 2 өдрийн дотор сайхан хийж байсан. Үнэхээр бас танаа ард түмэн сайхан надад шинэ адуучтаас хүндэлдэг, адуучтаас дээдэлдэг тоо жишээг харуулж байгаа. Тэгээд өнөөдрийн тэмцээний талаар сэтгэлээ авцгааж. За баярлалаа. Би энэ адуучтай холбооны албагаа анх байгуулад тэгээд одоо 2 жилийнхээ нөрийг үзэж чинь тэгээд хамгийн анхныхаа өвөл сумынхаа аваргыг зохион байгуулж үзчихээ да. Тэгээд энэ жил нь 2 дахь ийм зуны дэлгэр цагт нь зохион байгуулж үзье гэсэн бодлоор энэ жил яалаа. Тэгээд энэ үеийнхээ өвг зүйлийг энэ алдаршуулж байгаа энэ сайхан нутгийнхаа ахын дүүстэй бүгдэнд нь талархал дэвшүүлье. Тэгээд сайхан байна. Манай залуучууд ер нь ур чадвар сайтай боллоо. Ер нь энэ манайханд энэ хандвийн шургуу адуучин тэмцээн тэгээд энэ сумын авраг, багийн авраг тэгээд энэ талын төвөргөн, талын төмөн адуу гэдэг энэ манайханд ер нь зохион байгуулж адуучин тэмцээн манай Батнураас одоо маш их олон болж байна. Тэрийгээс дагаад манай залуучууд бол маш сайхан ур чадвартай боллоо. Тэгээд бол одоо ингээд энэ жилийнхээ юунд бол одоо ингээд төрөөс 1-2 дугаар байрд орсон 2 залуу маань аймгийнхаа аврагт орохоор их боллоо. Нодлонгийн зүүн бүст аригдсан 1 залуу маань аймгийн аврагтай эрэхтэй байгаа, 3 залуу маань эрэхтэй байгаа. Тэгээд энэ жил тэгээд улсынхаа зүүн бүсийг зохион байгуулж үзлээ сумдаараа. Тэгээд тэрэнд маань манай Алтан урганы Асланбаатар найз маань төрүүлээд улсын авраг эрэхтэй боллоо. Тэгээд 25 оны өвлийн арга хэмжээ талын төмөн адуунд манай 1-р өгийн адуучин Жанчун юм маань төрүүлж улсын аврагт эрэхтэй болоод байгаа. Энэ жил яг тэгээд одоо найзнаас маш их баяртай байгаа гэсэн залуучуудын маань ур чадвар өсөж байна. Би өөрөө ч гэсэн бас нэг ийм ажил зохион байгуулж байгаа маш их талархалтай байгаа. Тэгээд залуучуудаа аймгийнхаа авраг, улсынхаа аврагт амжилт хүсье. Тэгээд улсын авраг болоорой, аймгийн авраг болоорой. Ийм сайхан залуу насны юм биш үү? Эндээ бас хичээл зүтгэлээр олцоолох хэлмээрэн. Тэгээд хамгийн гол нь залуучуудыг нь адуугаа сайхан хайрл тэгээд маш үнэн зөв шудраг байлгаж хэлмээрэн. Тэгэлгүй явах адуугаа хайрлсан. За тэгээд тэр дундаас адуучин тэмцээнийг бас сайхан дэмжиж байгаа ард түмэн дараагийн
Монгол Улсын авраг адуучин ойрхон баха 2013 онд алтан шигээ авраганд түрүүлж байлаа. Ингэж сайхан адуучин тэмцээнэ хийдэг дээдэлдэг ард түмнээс дараагийн Монгол Улсын авраг адуучин дэрэг баха. За ерөөлөр олгоо. Тэгээд энэ сайхан Ерөөл Батар шиг манай сумд дараагийн улсын авраг, аймгийн аврагыг ирэхийг хүсээрээ. Баярлалаа. Та ирсэн. Найзтайс гэсэн ажлын өндөр амжилтыг хамгийн сайн сайхныг хүсье гэж. Баярлалаа анда. Онгон тадыг дөргөөсөн амгалан хүлгийн хатраа Оршин ганцхан заяас оттайлсны жавхаа Айда харин галыг одрас хангалс минь ирвүдэ Шашрдэлэн суксарсан шамдас хүлгийн дагтаа Сайхан чамда яруулсан сартай шүний болзоё Айда хайрын гадыг одрас ангалас минь ирвүдэ Мигулsun адуучин хүүгийн эсгэрээдэ Атхан дөрхийг дэнслүүлдэг амрагч нэмэр хайруудаа Айда хайрын галыг бадрас ангалас минь ирвүдэ Айда хайрын галыг бадрас ангалас минь ирвүдэ Онгон тадыг дөргөөсөн амгалан хүлгийн хатраа Оршин ганцхан заяас оттайлсны жавхаа Айда харин галыг одрас ангалас минь ирвүдэ Шашрдэлэн суксарсан шамдас хүлгийн дагтаа Сайхан чамда яруулсан сартай шүний болзоё Айда хайрын гадыг одрас ангалас минь ирвүдэ Мигулsun адуучин хүүгийн эсгэрээдэ Атхан дөрхийг дэнслүүлдэг амрагч нэмэр хайруудаа Айда хайрын галыг бадрас ангалас минь ирвүдэ Айда хайрын галыг бадрас ангалас минь ирвүдэ Үндэсний өв соёлыг дэмжигч үндэсний давхар даатгал хувьцат компани. Үндэсний өв соёлын түгээн дэлгэрүүлэгч Адуучин Entertainment.